За би гэрлийн өргөний удаач хүний их юм. Хэдэн жилийн өмнө хүн нэмжлэх нь миний өөр гэж бодож байсан болохоос гаригдлын сайн сайхны төлөө гаригдлыг эмчлэх гэсэн асуудалтай оролцох юм гэж огтроос бодож байсан. За тэгээд өнөөдөр би танд юу ярих гэж байна вэ? 3 жилийн өмнөөс онгод дээдсүүдээс өнөө хүртэл ирсэн энэ хийчийг тоос гэдэг зүйл юм бэ. Бид ер нь юунаас үздэг? Аригдлын юунаас гэдэг талаар энгийн үгээр тайлбарлаж хэлхийг оролдъё. За тэгэхээр бид ер нь юунаас үүсэлтэй юм бэ гэж. Тэгэхээр энэ хорвоо дэлхий дээр ерөөсөө хийчийг тоос гэдэг язгуурын 3 махад байдаг юм. Онгод дээд боолоод хийсэн. Энэ язгуурын 3 бахмуудаас бүх амьд биетүүд үүсдэг. Биш юм а биетүүд үүсдэг. Энэ хийчийг тоос гэсэн 3 биет нийлээд нэгэн цулдад болсон үед Тэнгэрээс айн буюу мөн чанар бууж. Энийг бид нар одоо орчин цагийн хэлээр сүнс гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ хоорондоо авцалдсан хийчийг тоос 3 дээр амьдж буухаараа энэ бол амьд чинь чанартай болж байна. Өөрөөр амьд биет үүсдэг. Тэгэхээр амьд биет гэдэг бол дэлхий дээр байгаа. Одоо бидний мэдих хүн бид өөрсдөө урмал амтан, араатан, жигүүртэн, мод буцаг энэ бүгд бол энэ амьд биетийн тал болж байна. Тэгэхээр энэ амьд биетүүд энэ сүнс одоо бидний яриад байгаа хийчийн тоос гэдэг үг нь тийм уурах бие буюу хүний биеийг модыг амьтныг энэ бодгодыг хэлээд байна. Тэрийг оршоон зогслож байдаг. Тэрийг амьд ирчмээр тэтгэж байдаг зүйл нь бол сүнс. Энэ хоёрын хооронд ямар хоёртой холбоо юм гэвэл түүнийг холбож байдаг хүрднүүд. Өөрөөр сүнсний ирчмийг амьд биет буюу хийчийг тоос руу шилжүүлж түүнийг тэтгэж идэг сүнс бүрдэж байдаг. Хийчийг тоос гэж яг үүндээ юу юм бэ гэвэл хий гэдэг юу юм бол ерөөсөө энэ агаарт байгаа агаар нь эхлэхэд эхэлдэг. Чи гэдэг бол өөрөө шингэн усан эхлэхэд эхэлдэг. Шороо гэдэг бол энэ хатуулагын эхлэл. Хатуулаг бие нэхлүүдийг шороо гэдэг хэлдэг. Тэгэхээр нэгэнт энэ хорвоо дэлхий дээр байгаа бүх амьд биетүүд хийчийг тоосноос бүтдэх юм бол ерөөсөө энэ хийчийг тоосороо өөрөө хооллож, унтлаж, өсөж тойрнож байж. Хүний махбодыг мэдээж хэрэг бид ингээд ярил Очин шүрмэс ясус ингээл олон эрдэнэ тогтцоогоор хувааж ангилах байхад гэтэл энэ чинь яг үгүйсэж байгаа үндсэн язгуур 3 махад нь ерөөсөө хийжийг тоосох. Тэгэхээр хүний биеийн бүтцийн за тэр юунд харагдаж байна. Хүний биеийн бүтцийн 70% нь ус байдаг. Усан буюу аршаа тогтолцоотой. 20% нь тоос буюу яс булчингийн эзэлдэг. Үлдсэн 10% нь хий эзэлдэг. Гэтэл энэ тогтолцоогийн гариг дэлхий буюу манай эхлэлийн тогтолцоотой аваад үзэхэд мөн адилхан тогтолцоо. Эхлэлийн маань 70% нь ус. 20% нь хуурай газар. Тэр усан дотор байгаа хуурай чулуугарт байгаа, шороонд байгаа агаарын хэмжээ бол бас 10% эзэлдэг. Ингэхээр хүн гэдэг бол өөрөө байгалийн бүтээгдэхүүн, эхлэлийн бүтээгдэхүүн гэдэг. Тэгэхээр бид энэ өдөр тутам өөрсдөө үнгүй амьсгалж байгаа, үнгүй ууж хэрглэж байгаа шингэн, үнгүй амьсгалж байгаа агаар, хоол хүнсний замаа өөрсдөө хүнсэж хоолж байгаа шороо махбодыг хайрж хамгаалахгүй бол энэ бол мөхлийн зам төрөхөд их ойрхон болж байгаа. Хүний махбодын хувьд үзэх юм бол одоо хий гэдэг махбод маань өөрөө хүний дотоод даралт гэрлэн бие өөрөөр аура гэж ярьдаг шүү дээ. Гэрлэн биеийг үсгэж байдаг. Гэтэл шингэнд хүний бид байгаа шингэн төлөв маань тэр хүний бид аршаа, цус, дотоод шүүрэл, дотоод чигийг бүрдүүлж байдаг. Тэгвэл шороо махбодыг хүний бид дээр харьцуулаад үзэх юм бол энэ хүний биеийг тогтоон барьж байгаа яс булчин нэхлэг гэдэг хатуу нэхлэг төлөвлөж. Тэгэхээр хэрвээ бид өнөөдөр агаараа бохирдуулаад байвал юугаар амьсгах вэ? Хүн гэдэг бодвол энэ агаар амьсгалгүйгээр
нэг хормоос илүү байж чаддаг. Тэгэхээр энэ агаарын бохирдол бидэнд юу авчирч байна гэвэл хүний амьсгалын эрхтэн дуушин эзэлцэнд тэр хүндэрсэн хэлбэрийн агарыг тэрний товтгийг тэр уушны зэлцэнгийн амсад авчиж бүхэлдэг. Үүнээс болоод амьсгалын замын өвчин үүсэж байна. Тэгэхээр энэ бол яхахгүй бидний анхаарах ёстой асуудал. Өөрөөр хэлбэл бид агаарыг цэвэр тунгалаг хэлбэрээр байлгаж яаж эрүүл амьдарч байгаа. Тэгвэл бидний уух ёстой ус ундаа бохирдсноос, хомсдож алга усноос бид ямар өөрчлөлт гардаг юм бэ гэхээр цангадаг. Хүний бие цангахад бид гардаг хамгийн том өөрчлөлт бол өөрөөр хэлбэл бид хүний бие эргэтэн систем дотроос усны хэрэглээг хамгийн их тавьдаг эргэтэн бол тарих. Тэгэхээр хүн хэдий ч нэгээр цангана уу тэр хэмжээгээр биеийн бусад хэсгийн эд хэсээс усыг хамгийн ихээр тарих руу татж авчдаг. Өөрөөр хэлбэл тарихыг амьд байлгахын тулд. Үүнээс үүдээд бид усны дутагдал, аршаан усны бохирдол үүсэд үүнээс улбаатай бие махбодын эд хэсгийн нөхөн дэвжилт дархлаа суларч аливаа өвчин гадны зүйл нэрвдэхэд амархан эмзэг болж ирдэг. Тэгвэл энэ гариг дэлхийн хувьд авч үзвэл мөн ялгаагүй байдаг. Хэрвээ би энэ ихтлхий дээр байгаа газар шоргоо хайр ухад тоног ан амтан аратан зүгүртний нуустгах шунхаас идлээ уул ус ургамлын тайрч гимтэж яах энэ бүх хөрөлтүүдийн үр дүнд энэ газар дээр уусж байгаа гадаргын болон гүний уснууд бохирдож эцсийн эцтэй нөгөө өөрийн ихтгэлийн цүн болсон тэр хэсэг рүү усаа буцаад татдаг. Амиа хадгаж авч үлдэх тулд. Тэгэхээр тэр буцаад татсны үр дүнд гариг дэлхий дээр ямар үр дүнд болдог вэ? Дан, гачиг, зууд хүн болоод амтны өвчин дахал бичээр урмлын дахал энэ бүх гамшиг төцгөл бий болдог. Өгөр зогсохгүй энэ гамшиг олон жил үргэлжлээд давтагдахаараа бидний ярьдаг нэг газар хөдлөлт, галтуулын дэлбэрэл, үйл усны аюул, түрүүн хэлсэн тэр цунами энэ битийн үйлдэлүүд ойр хоорхон давтагдж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн бидний хийжийг тоосоос бүрдсэн махан бодод ямар нэгэн хүн гаднаас төмрөөр утгаар сийчээд тэнд байгаа цусыг гоожуулаад ам хаврын багаас сурд байгаад амьсгалахгүй бол яаж амьд дэмцэж дэчилдэггүй тэр шиг их дэлхий өөрөө бас тийм зовлон шаналыг өнөөдөр дээцэх төрөл мэдэрч байгаа. Тэгэхээр энэ зовлон шаналыг хамгийн түрүүн ойлгож үүнийг хайрлах арга ухааныг бусдаа зааж өгсөн хүмүүс бол бөөнөр өндөртэй донгод тэнгэрүүдтэй бидээ засан улааж хүмүүс. Бид хэдий ч нэ энэ тухай өндөр мэдлэгтэй байгаад энийг энэ замбын үйлээр болон тэнгэр үйлээр олон түмэнд хичнээн сайн ухааруулж ойлгуулж өгнө. Тэр хинэгээрээ олон түмэн энэ байгаль дэлхийг өөрийнхөө хүний биетэй адилтгуулж хайрлах ийм боломжтой бол. Тэгэхээр ерөөсөө хийчиг тоос гэдэг юу юм бэ гэвэл хүн болгоны мэддэг. Нөгөө л бидний амьсгалдаг агаар, уудаг ус, аршаамда, хоол хүнс гэдэг нь өөрөө дандаа идлэг зүйл. Би бод өсөн төрчин зориулсан. Хатуу зүйл. Тэгэхээр ердөө энэ тухайд ярих гэж байна. Энийг бид нар өнөөдөр олонтаа ярьж мэддэг боловч энийг мартчихсан байдаг. Бөөнөр бидний гол зорилго бол энэ их дэлхийг яг энэ байгаа унган төрөх, үзэсгэлэн төгөлдрийн байдлаар нь өөрсдөө хэрэглээд эндээ амьдраа зогсохгүй үр удамдаа дамжуулах олон зуун жил, мянган жилээр энэ өөрсдийн үр удмыг нэг тухай эрүүл сарвал амьдруулахад одоо өнөөгийн амьдралынхаа бүх зорилго тэмүүлтийг л зориулж байгаа усуд юм аа. За тэгээд миний ярьсан энэ 5 минутын хэлхийг сүртэй хүлээн сонсон та бүхэнд гадаа асууж ярилцвал одоо явах эсвэл дараа нь явах. За ингээд миний өнөөдөр ярилцлага дуустаа. Та бүхэнд гадаа